5-ын даваа эхлэхэд залбаа хаавыг авахд дахиад унчих юм болоо гэж боддог. Тэгээд асуусан. Тэгсэн чинь аав нь одоо дэмжиж ингээд аав нь улсын цал авах гэж байна гэхэд сайн ингээд дотор нэг юм сонир болоод бүх юм ингээд зүгээр гоё болоо. Тэгээл нөлөөс гойжаал. 0 гэсэг үйлж байгаа л тэгээл гарсан та. Олон жил тасрахыг арлаа. Энэ жил найз нь авч улсын цолтон болгоно гэж аваад өгөөл тугаан дээр явж од Монгол төвний уухан дунд цэнгэлэгт байсан бүх хүмүүс алгад шал баяр хүргээ явж байхдаа үнэхээр ингээд өгөр хэлэх аргагүй байсан. Өмнөх наадмуудад болохоор яг наадмын маргааш нь тэгээл бүгдээрээ жоох уйлчихсан тэгээл гэртээ. Энэ жил бол тэгээ бүгдээрээ баяр хөөртэй өглөө сэрэл тэгээл ер нь гоё юм да. Ингээд наадам дуусаад явж байгаад хүн болгон баяр хүргээл. За станы зоригтой өрлөө. Аав хоёрт баяр хүргэе гээл тэгж байгаа. Их л гоё байна шүү дээ одоо. Их л жаргалтай байна да. Жилийн наадамд бол бүгчүүд бол ер нь тэгэл цолоо ахиулах, улсын цолтон болох зоригтой тэгэл жилийн 365 хоног бэлтгэлээ хийдэг. Би 18 онд бүцэрийн наадам төрүүлээд одоо 8 дахь жилдээ улсын наадамд барилдаж байна. Тэгээ Цэргийн Арслан болсон ер нь нэг удалгүй тэр жилээ ч юм уу дараа жил нь цол авчаад байдаг байсан. Цэргийн наадам болохоор л за одоо Цэргийн Арслангаараа байгаа хүн жамбал дөрж өгнө гэдэг хэрэг дотор нэг тийм эвгүй өргөд байдаг. Энэ сайхан цолыг одоо ганцаараа ингээд улсын цол авч чадахгүйгээр гоцорчих юм шиг үстэй гэсэн бодолтой тэгэл бэлтгэл дээрээ өөрөө дайчлал тэгж хийдэг байлаа. Тэгээд энэ жил бол улсын цолны том босгыг алхаад улсын цолтон болсондоо маш их баяртай байна. Тэгээд улсын цолны босоо алхуулж гисэн найз золбоо гарцахтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Жамбал төрч найз одоо аагүй. Баянгар аймгийн Хүрээм арлсан Мариатуух Цэргийн Арслан Жамбалдорж улсын үнэн зэрэг тарцаг золбоогоор тав давж Монгол улсын начин цолны болцыг ангалаа. Өмнө нь цог бэлтгэлд гараад ингээл явж хат энэ жил өөрөө дээшээ барилдана гэж хэлсэн. Найз нь энэ жил нэг сайхан дээшээ барилдаад цолоо ахиулнаа л гэж тэгжсэн. Тэгээд дөрөв давчаал ирээл манай аймаг хач нэг өрөөнд ингээд суугаа амраа үйжтэй юм чи. Тэгээд ам аваад явж ил авраг арслангууд авсангүй. Тэгээд суудсан золбайр өөрөө за миний найз над дээр хүрээд ирэх юм бол одоо найз нь чамайг авнаа. Одоо алим болгон найзгаа одоо ингээд 5-ын даваа тасдахыг 2-3 харлаа. Энэ жил одоо найз нь улсын цолны босоо алхуулнаа гэл. Тэгэхээр нэгэл дотроо ингээл баярлсан ирнэ нэг золбоос дээгүрх бүхчүүд авчихуу дээ гэж бас дотроо айцтай байсан л да. Тэгээ золбоо авчлаа гэсэн чинь таныг давчихгүй үсттэй гэж надад асууад. Гүй золбоо ах нь одоо найзаагаа дэмжиж ямар улсын цолны босоо алхуул одоо хэдэн жил найзаагаа одоо тасдгийг харах юмтай гээд тэгж гинаа гэдгсэн жил манай цаг уйлсан шүү дээ. Тэгэл 5-ын даваа эхлэхээс өмнө Давчаад тугаа тойрж ирээл тэгэл дараа нөгөө ерөнхийлөгчөөс медаль авдсан шүү дээ. Тэгэл амар гоё юмсан. Баянгар аймгийн Хүрээм арлсан Мариатуух Цэргийн Арслан Ганзөргийн Жамбалдорж Монгол улсын начин цолныхаа үнэлэх тэмдгийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэхээс гардан авч байна. Энэ мэдрэмжийг авах гэж одоо 15-6 жил хөдөлмөрлсөн байна. Жил болгон л улсын цал авчих واخ гэж боддог гэсэн. Тэгээ энэ жил авсанд маш их баяртай байгаа. Энэ цолондоо хүрсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ цаашдаа одоо авсан цолоон батлахын төлөө улам бүр хичээж барилдахын төлөө хичээнэ. За таллаа бариад авсан урагшинд годаатсан да зөрүүлээд татсан. За алсын шударганы барьсан төрсөн. За ийм барьсан төрсөн хүн ч одоо давжил таарна л да. Баталцын үтээр ч одоо 2009 оноос 13 хүртэл Шохоргийн дэмрийн сургууль нэг ангид байсан хоёулаа ангиж яваад. Тэгээ заахын авах бол за авсантай сайхан барилдандаа л гэсэн бодолтой байсан. Тэгээд Баталцын авсан. Тэгээ сайхан барилдаа ойцсон. Үнэхээр сайн байсан Баталцын үед. Бэлтгэлчт нь үнэхээр сайн байсан. Би тэгээд цаастаа нэг сайн үзэндээ гэж бодсон чинь нэг нэмэргүй байцсан бохоггүй. Тэгээ дотроо нэмэргүй унчлаа даа гэж үзсэн чинь нөгөө аранга Батсуур харцаа болдог. Тэр өтер нөгөө цолоо аваад үнүүлэх аваад нөгөө цэнгэлэг тойроо явж байхдаа та энд ойчлоо гэхээр нь Баталцын заанд ойчлоо амар байна гэсэн чинь дүүнээс ойцсон шүү дээ.
Өө тийм ахан нэмэргүй ойцоо таллуулаад ойцсон гэж. Би бас яг тэгээд ойцсон шүү дээ. Яг амны өвчг нь ойцсон шүү дээ. Тэгээ хоёулаа нэг тэгээ явж. Тэгээ Ботолцын заан бол бас Монгол түмэндээ хайрлагдсан. Ер нь бол алсан цолтой өмнө те. Тэгээ тэрийг бас 21 оны наадхан жоохон яахгүй цолыг нөхгүй байсан болохоос Арслан байд аврагын дайтай барилж ирснийг бол би мэдэн найз байгаа. Тэгээ энэ жил сайхан цолоо аваад Арслан цолонд хүрсэнд нь маш баяртай байгаа. Тэр жилэл нэг тийм хүн бичлэгийг нэгэ тавьсан болохоос ер нь жил болгон л тийм юм болдог байхгүй юу ер нь. Тэгээ бөхчүүдийн ер нь хамгийн их унахт нь шаналдаг давхт нь баярлдаг улсууд бол ар гэр, өр хөхт, аав ээж, ахын дүүс дэмжиж тусдаг улсууд л байдیں۔ Тэгээ яг энэ нүдэн дийл гарсан нь л манай үйл дээ. Тэгээ бөхчүүдийн ард бол яг л адилхан тийм. Тэгэл наадан болоо л ирэхээр манай үуч наадан бэлтгэл цуг дагаа гарчдаг юм чинь. Тэгэл хоёулаа нөө амраал хөвтж байхдаа ярин наадан ярин тэгэл наадмаас өмнө бол гой юм ярина штэ. Тэгэл та цол авчаад одоо цэнгэлтгээ тойроод ингэж даллаараа ингэж гүүгээрээ гээл тэгнэ. Тэгэл хараахан зорилттой өрч чадахгүй яг цолны даваандаа 5-ын даваандаа унаал хоёулаа тэгэл манай ууч яг нэг нулимсны ойрох юм уу одоо. Тэгэл хоёулаа донно штэ. 3-4 өдөр шаналж байгаа тэгэл нутг руугаа явдаг. Тэгээ наадмуудаар явж байгаа. Тэгэл нэг мэд мартагтаал буцаад бэлтгэлтэй ороод тэгэл шин зорилгоо тавиал эхлэв штэ. Жоохон байхаас л ер нь барилтна л гэж бодсон. Тэгээд ирээдүйд хэрвээ барилтвал улсын цолтой л хөх болно да. Өөрөө бүх болох их сонирхолтой. Тэгээ яг би бас яг өөрөө бүх рүү түлхэд оруулчих бас нэг сонирхол байхгүй. Тэгэл өөрийнх нь хувь заяа мэддэгтэй гэж бодоод тэгэл ямарчсан дуртай юм чинь ингээл цуг дагаал бэлтгэлээ явж идэв. Одоо нөгөө жудогийн бэлтгэл хийж байгаа манай утхан цэцэг гавьяат дээр ямарсан танаа үуч айгүй юу хичээнгүй тийм шүү бэлтгэлийн битээ тастуулаараа явуулаад байгаарай гээл. Тэр алдар дээр хосоо багш дээр бас нэг 2 жил байгаа тий. Чөлөөтэй бэлтгэл хийж ирсэн. Тэгээ айгүй уян гатан мэдрэмжтэй шүү. Хүүгээ битээ энэ спортоос нь олдуулаараа явуулаад байгаарай гээл надад тэгээд идэвсэн. Тэгэл явуулсан тэгэл бэлтгэл хийгээл явуулчлаа. Тэгээ барилдуул тэгэл тэр үстэй. Өөрөө хувь заяа л мэдэх ухтаал гэж боддоо шүү. Одоо ирээдүйд би аав шигээ тэгэл залбаах шиг, Батбагдаах шиг тэгээд ер нь гоё бүх болно. За ингээд танаа сайтыг үзэж байгаа нийт Монголын ард түмэндээ бит хоёрыг дэмждэг бүх сонирхдаг нийт ард түмэндээ маш их баярлалаа. Ингээд олон түмнийхөө хайр үндэтгэл ингээд намайг улсын цол авчаасаа гэж залбирж өрөөж байсан ард түмнийхөө хүсвэрлэгийн юун дээр улсын цолтой болсондоо маш их баяртай. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье.